бодлогон дээр тарах тоон дараа л хэдэн гишүүнтэй вэ гэсэн. За ингээ харах юм бол энд 10-аар ихэлсэн дандаа сандгой тоонууд байна. Тэгэхээр 30-аар ихэлсэн сандгой тоонууд 9-оор ихэлсэн сандгой тоонууд гэх мэтлэнгээр дуусч байна гэсэн үг тийм. Тэгэхээр 10-аар ихэлсэн сандгой тоонууд ихэр чинь 11, 13, 15, 17, 19 гэхээр нийтдээ 5 ширхэг байна. Тийм ээ. Тэгэхээр бидний тэр сандгой тоонууд маань яаж болох вэ гэхээр 10-аар эхэлж болно, 30-аар эхэлж болно, 50-аар эхэлж болно, 7-оор эхэлж болно, 9-оор эхэлж болно. Нийтдээ 5 боломж. Тэгэхээр нэг боломж дотор л 5 ширхэг байгаа юм бол нийтдээ бид нэр 5-ыг 5 дөрвөлээд 25 ширхэг. 25 ширхэг гишүүнтэй байсан гэсэн үг. Тэгэхээр D хариулт болж ирж байна. За 14 дахь бодлогын хувьд нэг дэх өдрөөс эхлэн болор инглэн 2 өдөр бүр 200 төгрөг, 500 төгрөг тус бүр цугласан. Хэдэн өдрийн дараа нэг нь нөгөөгөөсөө 21,000 төгрөгөөр илүү цугласан байх вэ гэж. За тэгэхээр өдөр бүр 200, 500 төгрөг цуглуулж байгаа бол нэг өдөрт яг нэг нь хэдэн төгрөгөөр илүү мөнгө хадгалах вэ гэдэг тэр зөрөөг олох юм бол нэг өдөрт л 300 төгрөгөөр илүү мөнгө хадгална гэсэн үг тийм. За тэгэх юм бол 21,000 төгрөгөөс ихийн тулд нэг өдөрт 300 юм бол тэрийг хуваагаад олчихно тийм. Тэр хоёр тэгийн дараа та үзчихье. Тэгэхээр 21-ийг 3-т хуваагаар 210-ыг 3-т хуваагаар 70 өдөр. 70 өдрийн дараа тэд нар бол 21,000 төгрөгөөр илүү болсон байна гэд B хариулт гарч ирж байна.